хөрөмжөнд төр саатал гарсан юм байна. Төр хүлээж. За энэ хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулиар энэ эдийн засгийн хөгжлийн ямар одоо асуудлыг хариуцах вэ гэдгийг бол их тодорхой хуульчилсан байдаг. Бид бол ер нь өнгөрсөн хугацаанд төлөвлөлтийн араас явж чаддгүй. Төлөвлөлтөд хэрэгжүүлэхгүй байсаар байгаа өнөөдрийг хүрснээс болоод жишээ нь одоо зарим төсөл хөтөлбөрүүд гэхэд 5 сарын 30-наас 1-ээс наана одоо хэрэгжиж эхэлдэггүйгээс болоо ингээд төсөв мөсөв татагддаг асуудал үүсдэг. Дээрээс нь нийгэм эдийн засгийн үнэлгээ, за бусад төрлийн үнэлгээнүүд хийгдээгүй төсөл хөтөлбөрүүд энэ төсөвд суудаг. За энэ жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй ажлуудыг салбарын яамдууд авч хийдэг. Энэ ажлуудаас болоод ер нь бол дандаа одоо энэ төлөвлөгөөнд тусгацсан ажлууд бол орхигддог. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яам бол өөрөө энэ урт хугацааны бодлого, дээрээс нь Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймаг орон нутаг дахь засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр өөрөө 5 жилийн үндсэн чиглэл, 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт уялдж байгаа эсхийг нь хамааруулж авч үзье. За гүйцэж хариулъя. Учир сайд. Түүнийг нь уялдуулаад жилийн төлөвлөгөөг их хурлаар оруулж батлуулдаг. Ингээд жилийн төлөвлөгөөнд За учир сайдын микрофон яагаад гацаад байна вэ? Мас гараад байна уу? Тэгээ энэ жилийн төлөвлөгөөнд тусгацсан ажлуудыг эх оныхын төсөвд суулгаад явдаг. Тэгээ сая одоо гишүүд асуудаг байгаа бүсчилсэн хөгжлийн форумын үеэр аймаг орон нутагт тулгараад байгаа асуудлыг шууд газар дээр нь бүсийн хэмжээ шийдэг гэхээр нөгөө ажлууд нь жилийн төлөвлөгөөнд тусаагүй байдаг. Ингээд жилийн төлөвлөгөөнд тусгадаагүй ажлыг санхүүжүүлэх гэхээр ингээ хууль зөрчинө. Тийм учраас өнөөдөр эдийн засгийн хөгжлийн яам бол төлөвлөөд, төсөвлөөд, хянаад эргээд мониторинг хийдэг зөв зарчим руугаа шилжиж гэдэг утгаараа энэ хяналт мониторингийн буюу DME гэдэг энэ засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр тусцсан байгаа чиг үүргийг хэрэгжүүлэх яг энэ циклээр ажиллаж эхлэхийн тулд 4 жилийн хөтөлбөрөө үнэлдэг, мониторинг хийдэг, тэгээд их хурл дээр байнгын орон дээр тогтмол тайлгнадаг хуулиараа. Ингээд явах юм бол цаашдаа өөрөө Монгол улс шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлоготой дээрээс нь урт хугацааны бодлого руугаа чиглэсэн алсын хараатай байна. Тэрээс үс салбарын яамдууд ч гэдэг юм уу, бүсийн хөгжлийн хүрээнд ч гэдэг юм уу, шин санаачлаг гаргаад ингээд яваад байх нь бол зохимжгүй учраас бид нэр энэ мониторингийг эдийн засгийн хөгжлийн яам өөрөө нөгөө 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр 5 жилийн үндсэн чиглэлээ хэрэгжүүлж байгаа хүрээндээ бол энэ мониторингийн эрх үүргийг хөгжлийн яамд энэ одоо засгийн газрын бүс сүрэлтгүүний хуулиар ерөнхий сайд бас оруулж зөв механизм руу бас чиглүүлж байна л гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр эх жил бол бид бол төрийн байгуулалтын байнгын орон дээр 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг бол жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг бол эдийн засгийн хөгжлийн сайдад танилцуулж түүнийг хамгаална. Өнгөрсөн одоо 2 сарын өмнө бол төрийн байгуулалт дээр ороод ирэхэд аль сайд нь хариуцах нь одоо тодорхойгүй яваад байна. Тэгэхээр ерөөсөө энэ засгийн газрын энэ удаагийн бүс сүрэлтгүүн бол давхарцсан чиг үүргүүдийг оновчлоод яг асуудлыг тухайн сайд толгоогоор хариуцах ийм бололцоогоор л одоо бүрдүүлж өгж байгаараа онцлогтой. За Бадамсрын гишүүн тодруулж сууя.